Сайн уу? За шинэ бичлэгтээ давтан морил. Өнөөдрийн бичлэгийг би ер нь бол цуврал бичлэг болох гэж нэлээд бодсон. Тэгээд одоо ингээ эхлүүлж байна. Миний хамгийн эхлээд харуулга бүтээгдэхүүн маань болохоор Optatum гэдэг брендийн гарын тос. Тэгээ энэ яадаг брэнд вэ гэхээр Солонгосын үнэртний тансаг зэрэглэлийн брэнд. Тэгэхээр тансаг зэрэглэхээр арай чүүд угаасаа үнэтэй байгаа. Одоо та нарын сайн мэдэх L'Occitane, Tine гэл одоо нөө үнэртний брэндүүд байдаг шүү дээ. Одоо яг тэрнтэй адилхан гэтээ Солонгос ах гэсэн үг. За тэгээ энэ гарын тос болохоор та нар ингээ харж байгаа юм бол номер 3 гэж байгаа. Тэнгүүтээ Happiness Booster гэдэг нэртэй ийм нэршилтэй гарын тос. Тэгээ энэ нэг сонирхолтой юм нь юу байсан бэ гэхээр хэрвээ та өөрөө яг ямар үнээр нь дуртайгаа мэдгүй байх юм бол та өөрийнхөө ордоо хэлээд таны ордонд яг тохирсон тэр үнэртнийг санал болгодог гэсэн. Амар сонирхолтой бас тийм. Тэгээ надад гэхдээ энэ Happiness Booster нь бол үнэхээр таалагдсан. Гарын тос гэхэд л миний санаж байгаагаар 10 гарны тослав байсан. Одоо ингээд номер нь 3 гэж аз 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд. Би хэрэг буруу санаагүй бол 10 бол байсан. 10-аас ихчээж магадгүй. Гарын тосны надад юу таалагдсан бэхээр би гарын тосонд айгүй их ач холбогдол өгдөг байхгүй юу? Миний одоо цүгэн дотор нэг явна, 0-д 1 байна. Одоо энэ жижиг өрөөнд маань ингээл 1 байна. Яг тэр одоо хувцас солиод өмсдөг одоо тэр хувцсны өрөө шүү дээ. Хувцсны өрөөнд хүртэл би ингээ нэгийг тавьсан. Мартахгүй гээд би яг ямар төрлийн гарын тосонд дурггүй вэ гэхээр хангалттай сайн ингээ чийг өгөхгүй байх. Тэр чийг нь яаж вэ гэхээр одоо энэ үенүүд дээрэс нь хумсны хоёр талын ингээ мах шүү дээ. Энэ махнуудыг хангалттай сайн ингээ ийм гоё юм нэг амттай чиглэг те харахад ингээ нэг тийм гоё ингээ амттай чиглэг харагдвал чадахгүй байх юм бол би бас дурггүй. Дээрэс нь яг ингээ гарын тосны бас чанарыг мэдээж угаас авсны дараа л мэддэг л те. Гэхдээ яг зарим гарын тоснууд хэрвээ тестертэй байх юм бол би тестерлэж үзэнгүүтээ гараа нэг угаачаад тэгээд би гараа нэг 10 минутын дараа ингээ харангуут миний гар шууд ингээ таталтаад хуурайшаад байх юм бол тэр миний хувьд муу гарны тос шиг санагддаг байхгүй юу? Тэнгүүд энэ гарны тос миний бүх одоо тэр тестүүдийг давцсан. Ядчил ингээд нэг угаалтын дараах хуурайшилтыг ингээд давж чадах тийм гарын тос үлээ. Хоёр дахь угаалтын дараа бол угаасаа төрөхгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг угаалтыг ядаж давж яана гэдэг чинь миний хувьд бол сайн үнэлгээтэй. Тэгээ би энэ гарны тосыг онцлмаар санагдсан. Дөнгөж нэгдэж байгаа брэнд болохоор хоёрхан газар салбартай. Улаанбаатар ихтлгүүр надад ойрхон байсан учраас би Улаанбаатар ихтлгүүр дээр нь очиод сайхан тестэлж агаад тэгээ би энэ гарын тосыг авахар шийдсэн байгаа. За дараагийн харуулах юм болохоор та нар хэрэг миний өмнөх бичлэгийг үзсэн бол хийм хэлэгсний маань бол мэдж байгаа. Тэгээд би үсэндээ ингээ хийм хэлэгсэн чинь ер нь бол ус гимтсэн. Дээрээс нь миний ус өөрөө хатуу, ширүүн, гадна талны юм харцгаар, бүдүүн ширхэгтэй, өвтгөн айгүй ер нь бол аим адармат ус ахгүй юу. Тэгээ энэ үсэнд маань усны арчилгаа бол бүр маш чухал гэдэг. Тэгээд би та нар миний өмнөх бичлэгийг хальтарсан бол энэ би Estelle гэдэг брендийн энэ Aqua цуурлыг нь энэ шампуныг нь бол харуулсан байгаа. Ер нь гэмтэлтэй үстэй хүмүүс мэдэндээ яг ингээ үсээ шампунд жахад бол зүгээр. Яг ингээ шампуноо арилгах явцад гар ингээд ороод гацаад идэх байхгүй юу? Хэдий одоо хуурай гэмтэлтэй үсний шампунч гэсэн ингээ гацалт өгöd байдаг байхгүй хэрэг муу шампун байх юм бол энэ шампун бол яг тийм гацалт өгөхгүй байгаа. Энэ гацалт өгөхгүй байна гэдэг чинь үс уналтанд бас ингээ арай гайгүй байхгүй яа тэгэхээр үсээ ингээ угааж явах явцад хэрвээ ингээл гар ороод ингээл байнгын гацаалах юм бол энэ чинь ингээ ийм ширэлдээ л ангуучаан улам ингээ зулгаагдаад үс уналт ер нь бол ихсээд байдаг. Тэгээд энэ шампуны энэ Aqua төрөл нь яг ямар үсэн зориулсан бэ гэхээр хуурай гэмтэлтэй одоо чийг нь дутагдсан тийм үсэн зориулсан яг цуврал нь. Тэгээ надад ер нь бол чигээ бол яг үзүүр энэ хэсэгтээ бол өгж ийнү гэвэл өгж исэн. Энд чинь өөрөө яг хуурай гэмтэлтэй үсэн зориулсан шампунь учраас ямар ч тийм хууханд бол нөлөө байхгүй. Одоо хэрвээ хуух чинь амархан хаагттай эсвэл амархан тослогддог бол гэртээ 7 хоногт 1-2 удаа хуухаа гуйжуулдаг ч юм уу. Тэгээд иймэрхүү шампуньхаа дундуур нь хуухтандаа тижэл өгдөг хуухны шампунь хэрэгэлдэг ч юм уу. Тэгжэл ер нь бол хуухны тослог, хагаа баланстай байлгана. Тэгэхээр энэ бол яг өөрийнхөө өгөх ёстой үйлчлэгээ бол би хангалттай өгж гинэ гэж үзсэн. Стил болохоор ер нь бол аюу олон газар салбартай юм билээ. Тэгэхээр би бүгдийг нь бол үнэхээр санахгүй нуучлаарай. Өөрт яг ойрхон салбараас нь авсан, их дэлгүүрээс авсан шүү. Дараагийн харуулах бүтээгдэхүүн болохоор би энэ шампунь байгаа. Энэ Grow Us гэдэг нэртэй гэмтэлтэй үсэнд зориулсан эмчилгээний 500 мг-тай ийм шампунь байгаа. Би энэ шампуныг Allure Glam Zone гэдэг нэртэй Instagram хаягтай газраас авсан. Тэгээд яг энэ ганцхан салбартай юм шиг байлээ. Ихтлгүүрийн зүүн талд нь Ganders гэдэг байдаг шүү дээ. Тэр Ganders-ийн 3 дахь орт байдаг энэ
Тэгээ би тэнцэнээс сүүлд жоохон юмнууд авсан юм аа. Тэгээ би тэр газрыг мэддэг болсон болохоор зүгээр тэнд ер нь ямархуу шампунууд байна гэж жагаад тэнд байсан шампунуудаас нь би зүгээр энэ шампуныг сонгосон юм. Энэ надад бол бас таалагдсан. Яг л дөрөв хөстэй үйлчлэгээнүүд бол өгж илээ. Үсийг гоё бас гялалзуулахад бас тусалдаг тийм үйлчлэгээтэй. Дээрэс нь энэ амар хөөсөрт юм билээ. Энэ стил болохоор нэрэн хөөсрөл айгу бага юм билээ шүү. Тэгэхээр ер нь айгу хурдан хэрэглээ дууссан юм шиг надад санагдсан. За энэ Grow-аас хөөсрөл нь бол эхний угаалтаараа бол 2 памп хэрэглэжээд дараагийн угаалтаараа 1 памп хэрэглэхэд бүр надад бол хангалтайсан. Миний үсч айгу өтгөн урт тэгсэн мөртлөө надад 1 памп байхад бүр хангалттай. Тийм их хөөсөрт юм билээ. Тэгээд энэ надад таалагдсан. Peripera-гийн Ink Lasting Lip Gloss гинэ. Энэ болохоор ер нь gloss гэж авд юм билээ. Тэгээд миний авсан өнгө болохоор 08 Low Fate гэдэг нэртэй өнгө байгаа. Бага зэргийн бүдэг ягаан өнгөтэй, улбар шар өнгө ороогүй тийм өнгө байгаа. Хэрвээ миний бичлэгийг үздэг хүмүүс байвал мэдэндээ би айгүй хэм ламптай глосснууд их хэрэглээд байдаг штэ. Одоо надад энэ уруулыг ингээд нэг юм чимчигнүүлдэг, эргэнүүлдэг ийм мэдрэмжүүд юусоо таалагдах болцсон. Зүгээр л гоё юм уруулын гоё юм тухтай байлахаар ямар ч тийм мэдрэмж өгдөггүй. Нэг тийм сүртэй үнэр ахгүй, одоо амт байхгүй. Юу н тиймэрхүү глосс юу сонирхдаг болсон байхгүй. Өөр уг нь одоо надад зүгээр ийм энгийн глоссууд бас байна. Гэтэ тэднээс илүү нэг тийм уруулыг ийм амттай, juicy тийм харагдуулаад байгаа юм. Миний энэ камерын дээр бүтээгдэхүүн маань гоё ингээд яг боддоор харагдаж байгаа юм шиг харагдахгүй байж магадгүй. Гэтэ ч гэсэн туршаад үзчихье. Нөө мэргэжлийн камер биш болохоор, мэргэжлийн яг beauty камер биш болохоор би нэрээ тэг глоссыг үнэхээр идэж уудаг хүн байгаа. Ийм харагдаж байна. Ер нь ингээд уулзсан хүн болгонд надаас чи юрууландаа юу төрчихсөн бэ гэдээ айгүйх асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй миний яг өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж дээрээс нь хүмүүсийн яг боддоор ингээд намайг харж байгаа тэр өнцгөөс бол харах юм бол энэ бол надад гоё глосс шиг санагцсан. Дараа нь бас мейкап харуулчих. Би миний өмнөх бичлэгээр ч гэсэн ер нь бичлэгүүдээр ингээд харуулж байсан хөмсгний харандаага. Энэ хөмсгний харандаа нь болохоор гээлэн бүтцтэй. Би тэгээ нэг дахиад авцахгүй Max Mall дотор нэг давхарт байдаг. Тэр салбараас нь авсан. Би яагаад ингээд хоёр дахь дахиад авсан бэ гэхээр би яг ийм хуурай хөмсгний харандаа болон ийм гээлэн харандаа хоёрын ялгааг нь олсон. Би ер нь бол нүрээ будахтаа айгүйх нүрээ хуурай шуулж буддаг хүн штэ. Та нар хэрвээ миний мейкап имжлэгийг мэддэг бол би бүр маш ингээд хуурай болгож жагаад тэгээд би дараа нь хөмсгөн ингээд буддаг байхгүй юу. Тэгэнгүүт хитрхи бас юм нэг яг хуурай харандаа эсвэл хатуу харандаа их юм бол гардгүй билээ. Айгөө нөө ядж хат би чи нөгөө бүдгийг амар хэрэглэдэг болсон шүү дээ. Бүдэг дээрээ бүр ингээд хөмсг гарч өгөхгүй байсан гэсэн чинь энэ гэлчин болохоор бүр ямар ч нөхцөл гараад ирдэг юм билээ. Тэрнгээрээ надад таалагдаад би дахиад авсан байгаа. Гэтэ би дахиад авахдаа болохоор 12 номерыг авсан. Би болохоор өмнө нь 11 номерыг хэрэглэсэн. Би одоо энд ч гэсэн энэ 12 номерыг хэрэглэсэн байна. Одоо. За тэгээ хамгийн сүүлийн одоо мейкаптай холбоотой нэг зүйл харуулъя. Спонж. Гурвалжин төрлийн ийм спонжийг ер нь хүмүүс маш их хэрэглээд удаж байгаа шүү дээ. Энэ ер нь ингээд тренд болоод аяга удаж байгаа шүү дээ. Би одоо л анх удаага хэрэглэж үзэж байна. Тэгээ би хэрэглэж үзэхдээ энэ Эгийн энэ гэхдээ Исүү гэдэг нэршилтэй юм шүү дээ. Хэрвээ та нар Facebook-ээр мэддэг бол Ege Cosmetics гэдэг байдаг шүү дээ. Ege Cosmetics дотор байдаг энэ Исүү Beauty гэдэг нэртэй юм спонж юм байна. Их дэлгүүрийн зүүн гар талд нь байдаг Ege Cosmetics гэдээ байгаа. Магадгүй өөр бусад брэндүүд ч гэсэн бүгдээрээ л адилхан юм үйлчлэгээ үзүүлдэг л ахaltaа. Гэхдээ ийм 3J спонж чам амар хурдан юм билээ шүү дээ. Ер нь ингээд тараалт хийхэд тэгээ надад ер нь бол таалагдсан. Одоо би ер нь дандаа энэнгээр хийж бодоод байгаа. Би нэг сая яг энийг ашиглаад би нүрээ ботсон байгаа. Надад үнэхээр таалагдсан. Тэгээ энэ заавал энэ брэндтэй ч биш яах вэ? Би анх удаага хэрэглэж байгаа болохоор зөв надад яг ийм гурвалжин спонж бол таалагдлаа. Ийм бомбгор, хөвсгөр. Тэгээ энэ спонж ер нь норгосон норгоогүй ер нь надад томролт нь эсвэл зөөлөн хатуун адилхан юм шиг санагдсан. Би энийг бол яг норгоогүй байхдаа ингээд үзсэн чинь амар зөөлөн юмсахгүй. Ер нь яг иймэр л байсан. Яг л ийм зөөлөн байсан. Тэгээ би норгочоод би томрох юм болов гэсэн чинь ер нь бол нэг томролт бол өгөөгүй. Яг л нэг юм хэмжээндээ тэгээ зөөлөн хатуун ч гэсэн яг л хэвээрээ байсан. Яг уу норгочхоор нэг тийм өөрийн арьсанд өгж байгаа мэдрэмж нь нэг юм чиглэг мэдрэмж өгөөд тэр нь гоё санагддсан юм билээ. Тэрнээс хуурайгаар нь ч гэсэн хэрэгж болохоор юм билээ. Тэгэхээр одоо ингээд 100 болж амрал зугаалгаар явахдаа заавал нөгөө ингээд ус хайгаал
би нөгөө спонжоор норгох хэрэгтэй байна гэж ус сайх ямар шаардлагагүй. Надад бол энийг хураа гарч гисэн хэрэлж болохоор санагцсан хэрвээ үнэхээр ус байхгүй тийм нөхцөл байдалд бол би тэгээд энийг муухай болонгууд нь би дараа нь ч гэсэн өөр брендийн ийм гурвалжааны спонжийг бас туршиж үзье гэж бодоод байгаа. Ер нь гурвалжааны спонжоор одоо би ер нь төрөх юм шиг байлээ. Би энэ гурвалжааны спонжийг авах гээд энэ Ege Cosmetics орсон чинь тэдэнд энэ Emos гэд брэнд байт юм билээ. Үс арчилгааны одоо энэ бас Солонгосын брэнд байгаа. Үс арчилгаагаараа бас уг нь алдартай юм шиг байлээ. Гэхдээ мэдгүй би YouTube Pinterest ингээд ревю үзгээд хайж мангууд нэг тийм Emosтэй холбоотой юм гарч ирдэггүй. Тэгээ энэ брендийг би өмнө зөндөө харж байсан. Салонуудад ч гэсэн миний нөгөө нэг очиж үсээ шулуун болгодог тэр салон маань ч гэсэн яг энэ Emos брендийн шулуун химийг надад хэрэгэлсэн. Ер нь ингээд салонуудад харахаар энэ Emos айгүй харагдаад байдаг байхгүй юу? Emos-ийн бүтээгдэхүүн ашигладаг гэл. Тэгээ би энийг ер нь туршиж үзмээр санагдаад байдаг гэсэн. Гэсэн чи яг Ege-д би энэ спонж авах гээд орсон чи энэ харагдахаар нь за ямар тач би нэг бүтээгдэхүүн аваад үзье гээд ууг нь би нөгөө шампуна хэрэг авах гэсэн бол яаж ч би яг энэ Ege-гийн ийшээ орохдоо энэ орхосоо өмнө нөгөө гандерс руу ороод энэ шампуныг хатсан байсахгүй энэ шампуныг бас нэг хуух гужуулагч таамд авсан. Би тэр хуух гужуулагчны одоохондоо нэг тийм амар сүртэй ингээд юм өөрчлөлт өгөхгүй байгаа учраас би тэрийг одоо харуулахгүй л байна л та. Тэгээ энийг нөгөө би авсан учраас би Emos-ийн шампуныг авч чадаагүй байхгүй юу. Би дараа нь энэ шампуныг дууссаны дараа би энэ Emos-ийн шампуныг туршиж үзье гэж бодсон. Йоо энэ гурвал бүр амар гоё юм. Би энэ амплтай спрей авсан байгаа. А тэгээ яг үйлчилгээтэй мистнүүд бол бүгдээрээ л бас энэ шиг гоёлах л та. Гэхдээ би ерөөс үзээгүй. Энэ миний анхных байхгүй юу? Ер нь юм үйлчилгээтэй үсний мист спрей. Яг энэ цуврал нь болохоор бүр маш их гэмтэлтэй үсэнд зориулсан. Одоо маш их гэмтэлтэйд нь юу орж ирнэ гэхээр миний шиг ийм бүдүүн, хатуу ширүүн үс нь орж байгаа. Дээрээс нь үсээ бүр ингээ нөө цайралт хилэгдэг хүмүүс, байнга буддаг хүмүүс, хиймтэй хүмүүс гэд яг тэр хүмүүст зориулсан цуврал юм билэ. А хэрвээ нэг цайралт хилгээгүй, хийм хилгээгүй ч юм уу тийм биш зүгээр л үсний гэмтэл байх юм бол одоо нөө нарнаас авсан гэмтэл, зөвхөн арчилгаанаас болоод гэмтсэн тийм гэмтэл байх юм бол ийм ягаан өнгөтэй цуврал нь яг зүгээр энгийн баг зэргийн гэмтэлтэй тийм үсэн зориулсан бүр хит гэмтэлтэй үсэх юм бол ийм өнгөтэй цуврал юм билээ. Надад тэр худлаан зөвлөх бол тэгж тайлбарласан. Энэ ингээд өөр өнгө байгаа сте. За би ихлэ энийг ярьчих. За тэгээ энэ яг ингээд ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр ёо би энэгээр ингээд амар догтлсон заяа. Энийг яаж хэрэглэх вэ гэхээр үсээ угаагаад дараа нөгөө ангижруулагч юм уу эсвэл treatment ч юм уу ингээд үсэндээ түрхчээд тэгээд усаар зайлдсан штэ. Ингээд ус угаалт ингээд бүрэн дуусаад араас нь үс нойтон чихтэй байхад нь энийгээ сайхан ингээд цацдсан билээ. Зөвхөн ингээд хуухнаас доошоогоо. Дундаас нь үсний ерөн дундаас эхлээд цацгээд юм билээ. За тэгээд ингээд цацсангуут заяа. Яг ямар үйлчлэгээ надад ингээд ямар мэдрэмж надад мэдрэгдэж байгаа вэ гэхээр за үст нь үнэхээр амар гэмтэлтэй хүмүүс үнэхээр ойлгож байгаа заяа. Үсээ угаасны дараа бас ингээ гар ороо гацсан заяа. Дээрэс нь нэг юм бөөнөөр ингээ бөөгнөрч харагдаад байдаг байхгүй яг ингээ нойтон дээрээ. Тэгээ бүр ингээ зүгээр үсээ ингээ гэсэн ч бүр ингээ салахгүй нойтон дээрээ үс яг гэмтэлтэй үснүүд чинь тэгээд идэг. Тэнгүүт энийг бүр ингээ шууд ингээ цацсны дараа үсээ ингээ самнангуут бүр үнэхээр гоё шууд ингээ юм торхомсог болоо заяа. Бүр ингээ шууд үс чинь ингээ самнагдана. Тэгээ ингээ самнагдахтаа ерөөсөө ингээ зулгаалт үүсгүйгээр гой самнагдана. Тэгээ үс чи ингээ шууд ингээд юм ширхгээрээ салж байгаа нь бүр шууд л мэдэгдэн гаранд чинь. Шууд мэдэгдэн. Миний үс хэдий ингээд гэмтэлтэй үсний шампунь хэрэглээл, хуухай гуйжуулаад тэгэл араас нь гэмтэлтэй үсний нөө treatment хэрэглээд байгаа ч гэсэн ингээд ширхгээрээ ингээд салж өгдөг байхгүй юу яг ингээд тэнгүүт энэ бүр үнэхээр тэр үйлчлэгийг бол үзүүлдэг юм билээ. Дээрэс нь үнэр нь 2 хоноод 3 хоноод лав харьлаагүй. Одоо нөө шампунь ангижруулагчны үнэр нь гоё байдаг ч гэсэн ер нь ингээд баг зэргийн ингээд үнэр нь ингээд сул олоод байдаг штэ. Бас дээрэс нь эн чинь өөрөө нөө синс эндүүний бас хамгаалттай л гэж явд юм лээ дотроо. Би тэгтээ тэрийг шалгаагүй л дээ. Би сайн мэдэхгүй байна. Ямар тач миний яг тэр хүсээд байгаа үсээ маань яг ширхгээр нь гой салгаж өгөөд ямар ч тийм ширэлтэн үүсэхгүйгээр миний үс ингээ гараараа самдахад хүртэл ингээ самнагдаад байгаа. Амар гоё. Энэ цуврал үнэхээр яг л надад зориулсан цуврал хэлээ. За энэ Emos-ыг ярьсных дээрэс нь яг тэр газарт маань болохоор энэ нөө сэмплнүүдийг нь 3000 лөө 4000 гээд ингээ ширхгээр ингээ зард юм билээ. Тэнгүүд нь би энэ ягаан цуврал нь болохоор зүгээр энгийн гэмтэлтэй үснэх штэ. Энэ ягаан цувралынх нь treatment-ийг нь авч туршиж үзсэн байгаа. Би энэс уг нь
яг энэ цувралын шампунь ангижуулагч, дээрэс нь зүгээр юм ягаан энгийн гэмтэлтэй үсний шампунь авмаар байсан боловч байгаагүй байхгүй юу? Байгаагүй. Тэгээ зөвхөн энэ яг ягаан цувралынхаа зөвхөн тритмент нь тэгээд бусад нөгөө байгаа тэр шампунууд нь болохоор одоо нөгөө нэг хагны эсрэг, эсвэл ус сургалтынх одоо өөр үйлчлэгээтэй, өөр цувралуудын өөр өнгөтэй тэр цувралуудынхаа шампунууд нь бэлээ. Яг миний хүсэж байгаа энэ хоёр цувралынхаа шампунь байгаагүй учраас за ямартаач тритментийг нь авчиг гэд би энэ тритментийг нь олон ширхэг авсан. Тэгээ надад энэ үнэхээр таалагдсан. Бас таалагдсан. Үнэр нь ч гэсэн айгу айтайхан зөөлхөн нэг тийм хурц өнөргөн бэлээ. Надад өнөр нь айгу айтайхан санагдсан. Тэгээ би шампунь гэх юм бол би нөө үс сургуулдаг шампуныг нь бас юм сэмплээр авсан байгаа. Би тэрийг хараа туршиж үзээгүй болохоор харуулж чадаагүй. Хамгийн сүүлийн харуулах бүтээгдэхүүн маань болохоор Temu. Энэ болохоор USD гэдэг нэртэй White Teeth Whitening Strips гэсэн байгаа. За энэ болохоор би Temu-гээс авсан. Энийг би яаж мэдэж авсан бэ гэхээр би энийг удаа найзанд очлоо. Манай найзын дийнэж идэв. Тэгэхээр би найз нэгийг туршаад үзчихьгээд яг тэр үед туршиж үзсэн чинь надад үр дүн нь шууд харагдаад таалагдсан. Үр дүн нь шууд харагдсан. Гэхдээ надад миний зөвөр юм хувийн бодлоор энэ ер нь бол юм хүчтэй орох юм шиг санагдсан надад бол. 21 ширхэгтэй байгаа. Бүр маш олон ширхэгтэй. Тэгээд ийм боломжтой үнтэй. 21 ширхэгтэй. Тэгээ нэг ширхэг нь л дотроо нөө дээр доороо шүтэндээ наах штэ. Хүмүүс угаасаа миний шүдийг амар хасуугаад байдаг байхгүй бичлэгэн дээр. Гэхдээ бичлэгэн дээр бүр гоцгойлон гоё харагдаад байгаа шүү. Яа тэгэхээр нөө өөдөөсөө ингээд гэрэл тусгацсан учраас яг тийм шүдний юм гялалзаад байгаа юм шиг гоё тэгж харагддсан билээ. Тэгээ энэ дотроо болохоор хоёр ийм ширхэгтэй. Энэ нь болохоор доод шүдэндээ энэ дээд шүдэндээ наадаг. Яагаад энийг би жоохон хүчтэй юм шиг санагдсан бэ гэхээр за мэдээж үйлчилгээ шууд үзүүлж байгаа учраас хүчтэй нь бол ойлгомжтой. Дээрэс нь буйландаа жоохон ингээ хүргээд наачаар буйл яг ихэндээ ингээ тийм чимчигнэх одоо тийм дотроос нь нэг юм эрвэгнээд байгаа юм шиг тийм мэдрэмж бол өгч илээ, нэг юм час хийсэн тийм мэдрэмж өгч илээ. Тэгэхээр надад энэ хүчтэй санагцсан. Миний бодлоор яг одоо энийг 5 хоног дараалж хэрэглээ заяа. Одоо яг энэ дотроос нь ингээ 5 ширхэг аваад 5 орой хэрэглэжээд би 5 оройны дараа яг 1 сараа тэр одоо өнгө нь ингээ даачих юм шиг надад бол санагцсан. За 3-аас 7 ширхэг ч юм уу те яг өөрийнхөө шүднийхээ өнгийг харж агаад хэрвээ арай гайгуугаа юм цагаан шүттэй байх юм бол яг тэр цагаан шүтээ өнгийг нь хадгалж үлдэхийн тулд бас угаасаа ингээд юм арчилгаа хэрэгтэй шүү дээ. Одоо нөө арьсаа гоё ялахын тулд байнга л арчилдаг шиг шүд ч гэсэн хэрвээ гоё явах юм бол миний шүд гоё юм чи ингээд ерөөсөө хайж болохгүй. Тэгээ би ер нь бол ингээд хадгалж үлдэхийг хичээдэг. Дээрээс нь ерөөсөө газтай ундаа уухгүй, өнгөтэй ундаа уухгүй ч гэдэм үү те. Тэр тал дээрээ би бол ер нь айгу хатуу байдаг. Шүдийг ингээд гоёор нь байлгаж үлдэхийн тулд би ер нь бол ийм strips хэрэгэлдэг байхгүй юу? Ийм зүгээр ийм наалт ер нь бол хэрэгэлдэг. Гэхдээ энийг бол хэрэглэж байгаагүй. Би өөр брендийн ийм шүдний наалт бол хэрэгэлдэг. Одоо шүднийхээ ийм өнгийг үздэг бас ийм цаасан байна. Шүдний нэгийг хэрэглэсний дараа миний бодлоор яг хагас төвнөр шүдний өнгө бол цайрдсан байлээ. Хэрвээ таны шүд чинь ингээ хангалттай цагаан зүгээр л одоо энэ байгаагаа хадгалж үлдмээр ерөөсөө муухай болгомооргүй байх юм бол миний бодлоор 3 орой яг юм 3 ширхгийг хэрэглэжэл тэгэл сар хэрэглэхгүй явгаал дараа нь дахиад жоохон илүү их шаралцсан байх юм бол 5 орой хэрэглэдэг ч юм уу те эсвэл бүр илүү их шаралтай байх юм бол 7 орой хэрэглэнгүүтээ тэр яг 7 оройны дараах тэр байдлаа бүтэн 1 сар хадгалж үлдэж чадхаар юм шиг надад бол санагдсан. Би өөрөө болохоор яг нэг 3 оноо л тэгээ нэг сар хэрэглэхгүй байжаал 3 оноо л хэрэглээд байгаа. Тэгэхээр амар удаан хэрэглэхээр байгаас тань чи 21 ширхэгтэй үйлчилгээгээ яг ингээ үр дүнгийн хувьд бол таалагдсан. За тэгээд яг ингээ онцлог бүтээгдэхүүнүүд маань ийм байна. Дараа нь 6 сарынхаа 7 сарынхаа онцлог бүтээгдэхүүнээр уулзцгаая. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.